BOC өнцөг нь 122 градус. Энэ өнцөг 122 градус. За нэгдүгээр өгүүлбэрээр тойргийн төвдөр яриатай өнцгийн төв өнцөг нь BOC бол төв өнцөг юм байна. За төв өнцгийн хэмжээ нь тулсан нумынхаа хэмжээтэй тэнцвэрдэг. Тулсан нумтай тэнцвэр хэлбэл энэ ном бол 122 градусаа гэсэн үг. За хэрвээ энэ хичээлийг энийг ойлгохгүй байгаа бол онлайн хичээл хавтгайн геометр тэгээд тойрогтой холбоотой өнцгүүд гэсэн энэ хичээлийг үзээрэй. За хоёрдугаар өгүүлбэрээр тойрог дээр оройтой өнцөг гэхээр BAC эхэлж байна. Энэ өнцөг. Энэ өнцөг бол багтсан өнцөг. Тэгээд багтсан өнцөг нь яадаг вэ гэхээр тулсан нумынхаа хагасаар хэмжигддэг. Өөрөөр хэлбэл тулсан ном нь BC гэсэн шараар будсан ном байна. Тэгэхээр өнцөг BAC гэдэг бол тулсан нумын хагас буюу 122 градусыг хуваах нь 2. Тэнцвэр 61 градус гэж гарч ирнэ.